Чи юм асуусан юм шиг нэ. Найзууд минь нөрөө. Чи яагаад хэлэхгүй байгаа? Би бас хэлээ. Найзууд минь нөрөө татна. Тэгээ би татаг цаатлах юм даа гэж хэлээ. Намайг уруу татсан энэ хүн шиг өнөр даа. Татагдаад байгаа шүү. Oh my god. Чин дагаад яаж юм хог зарах юм бэ яа. Найзууд үнээр уруу татсанаа. Энэ төгжим сонсох гэж ирээд мэдчих жоох гэж ирсэн. Найзуудтай уруу татдаг гэж би танд ирсэн хүн хэд вэ? Хомми. Юу яцхан энэ бичлэгийг би яг хэддгээ бичиж байна. Гэтэ ер нь бол энэ бол play time явсан тухай гарна. Тэгээд зуны нислэг хийлцэн эдгээр би ачаал ихтэй байгаа ч гэсэн завсар зайгаар нь амьдарч сурмаар байсан, амьдарч сурж байгаа. Тэгээд тэр нь бол энэ хөгжмийн фестивал явсан энэ үйл явдал байгаа. Тэгээд маш гоё байсан, маш гоё хөгжилтэй зүйлс зөндөө болсон. Okay, let's go. Hello. За одоо би play time руу явах гэж байна. Тэгээд сая нүр бодолтой ингээ хийчлээ. Яг детальчлаад харах юм бол ингээд уг нь гоё зээд. Камер дээр бол нэгсэн харагдахгүй байхаа. Ийм цэнхэр өнгийн тэн яна энэ сайн усаг бод. Цэнхэр өнгийн тэн саа. Тэгээ цэнхэр тод бодцсон учраас уруулаа зүгээр ийм өнгөлс хийгээд. Тэгээ лүүкэн дээр бол би бол нэлээд хэрэгэлцэж байгаа. Угаасаа лүүк мөнгөрсө бодоогүй би гинт явахаар алцсан. Сара энэ нөгөө усуудаа би гаргаад тавьсан байгаа шүү. Тэгээ тийм учраас ингэж харагдаж байгаа. Зүгээр нэг ийм хятад ийм загвартай цамц байна. Тэгээ яа тэгэхээр гадаа 28 градус байгаа. Тэгээд тийм учраас эхний ээлжин жоох юм нэмгэн нойтон хувцастай явсан дээр болов нэмгэн хувцастай явсан дээр болов гэж бодож байна. Дараагийнх нь нэг юм шар цамц байгаа зөө. Тэрийг бас үзүүлье. Иймэрхүү байвал яах вэ? Энд гэхдээ нэг онцлог нь ийм дотроо ийм брагу левчгүй өмсөгддөг гэх юм уу? Эсвэл намайг тэгж ингэж бариад байгаа юм уу мэдгүй. Энийг би Зарагаас Франкфуртын Зарагаас авсан саяхан нислэгээр очихдоо. Энд амар хөөрхөн байгаа. Би угаасаа юм хятад ингэртэй загвартай хувцанд амар сонь дуртай. За урт насндаа хятад хүн байсан юм болов гэж. Одоо өсөө жоох эндүүдэд линз зүүчвэл гоё болох гээд байна. Гэтэ орой энэ хувцалчуудаа яг яах вэ? Тэрийг сайн ойлгохгүй байна. Энэгээр бүр ингэ халиад байна. За ингэ би наметер уулзах спот дээр ирсэн байна. Одоо ингэ хөдлөн хатаал халин таар. Битгий зам. Би яриа ортомсох. Би юу? Бэбитэй хүмүүс гоё юм уу? Би ахгүй харин надад зүгээр. Бэбигүү би яах вэ? Чи миний энэ даагуур ингээ хөлрөөд байвал яах вэ? Энийг харсан чи юм асуусан юм шиг нойтон болцоо. Чи харин хөлрөөд исэн юм яах вэ? Алхаа ямар хүн зөгт юм бэ? Надад бол бүр хинцээ зөгтгөнөөс. Миний фэсийг хөрхөн хэцтэй. Юу нүрд байгаа. Амар энгийн. Everybody has different taste. Тэгэхээр энэ малгай ямар вэ? Харин тий, тэрэн шиг байгаа хгүй яг адилхан. Би бас дискгүй карго авчаад яг үүдэнд завталт шүү дээ. Юу юм аа чи? Тол юм уу? Карт гэдэг савал. Карт гэдэг савал. Карт гэдэг. За, одоо тэгээ яа дээ? Ингээ карта хийж заяа. За. Би одоо бензин авахар зогслоо гэж бодод. За тооцоогоо хийгээрэй гэмгээд. Яа, сонирхолтой байдаг наа чи. Алах юм байна. Чи хайрхан мөнгө илүү өгчээ доо. Тараа. Шидэт тахур юм шүү дээ. Одоо орчин үеийнхаар бол тэгээ алтан карт хийцэн энэ дотор нь юм хязгааргүй карт хийцэн. Зураас ирсэн. Би нэг юм карттай болсон. Үгүй эн чинь нэг таригдах юм биш тамаг юм. Одоо наадхаа зурлаа. Юу зурах вэ? Зурахгүй шүү дээ. Алтан
манай болж гин үү? Оо, болчихлоо шүү. Минь ороо татна. Найзууд минь ороо татна. Найзууд минь ороо татна. Чи яагаад хэлэхгүй байгаа? Би бас хэлэхгүй. Найзууд минь ороо татна. Статаа таарсан байна. Би бүр холиод бүр бүгдийг холцсон. Бүгдийг холцсон. Зүгээр сая зам жоохон цонхон голгосон чинь л нүүр ингээд амар шороо болчих юм. Тийш дээр шорон тамаа яваа. Споттоо ирээгүй байсан чинь зүгээр л бодог мохоо олчлоо. Шууд Тутраад ихэллээ бүр. House moving ясан кастлаа. House Moving Castle гэдэг Энэ яадаг. Уруу татнаа. Амар мохоо давхар өрөмөрөд гацсан би. Найзууд уруу татсаар л ингэж би сайн хэлсэн. Тэгээ би татагцаад лах юм даа л гэж хэллээ. Намайг уруу татсан энэ хүн шүү дээ. Юу өрөө даа. Татагдаад байгаа шүү. Уруу татсан Хэлж болно шүү дээ. Мэдгүй. Найзууд минь уруу татнаа. Найзуудтай уруу татагдаж play time дэрсэн хүн хэд вэ? Комми ажиллаж байна. Мерсед, Сунар, Сесиор тэрбэн. Хас бэж ах юм. Нэг бол юм л та. Атамлаг. Хамаагүй. Арай тааратаар үзэх гэж нэрээ үзэхнэ. Найзууд минь ороо татаа. Энэ атаа байдаг шүү. Энэ хүртэл ордгоо нас. Яа, энийг ингээд хараг тэр юм шүү. зүүгээл ингээд тий. Надаас өөр хүнтэй харьцуул аална энэ юм шүү. Тэ. Ой ёо. Надаас өөр хүнтэй харьцуул юу бодож байгаа юм гэж байгаа шүү. Аа, би юу атсан яа. Арай бүдүүн. Тийм шүү дээ. Харин гинж. Өнөөдөр манай бас айгүй гоё шоу байгаа. Та хэд минь одоо өнөөдөр open mic-ийг үзнэ. Тэгээд дээрэс нь өөртөө бас open mic-д оролцох боломж. Тэгж бодоод би дараа нь болцоо сайгаа олсон. Вици код ирсэн байна. Энэ яадаг гэдэг хэлээ. Shaggy GNT. Манай найзын Молоко нома гэдэг. Хөлдөөсөн пинаколада. Cheese. Сачлаа. Чухал согтуу хүмүүс хариулт Найзууд минь уруу татнаа. Татсан байд. Манай найзын уруу таталт гэсэн ч заяа бүр шалахгүй энэ харбаа энэ бүр юм. шайлахгүй гэж. Үсэн Энэ чин 40к. үсэн коктейл ба коктейл гэдэг байгаа шүү дээ бүр юм иддэг. хараа наа чи 40к юм уу? Oh my god. 40к-аар яаж юм хог зарж чадмаа болиё. Найзууд үнэхээр уруу татсаа. Би бүр ямар азар энэ нэг аваагүй би. Ядаж. Миний бодгийн бонцтай нэ. Богоо заяа. Оо, начи юу юм? Хонконгийн ваучер гинэ. Энэ юуны шорлогны? Анны шорлог. Аа. Анны шорлог. За. Анны шорлог хачиртай мó? Хачиртай. Би одоо л харж ин заа юу. Найзууд уруу татцаа. Татвар өөр цааж өөр болж. Тэр өмнөх хартаа. Байхныхаа хаалгыг нэг бараацсан. Үгүй чи миний түлхүүр би ч уг нь одоо согтуу байгаа шүү дээ. Согтуугаар нь. Бид орж ирсэн. Баг тэмээ удаамар тавьчихсан шүү дээ. Наашаа Play time-ийн 2 дахь өдөр өчигдрийн тоноод гэхдээ би ял амар шамирсан. Хөвдөө бол бүр амар шамирлаа. Тэгээ яг бараг л юм
Өдөө гарал тагас юм кемпинг юм биш үү энэ фестивалд явах чинь. Тэгээ би өнөөрөө жоохон ботцсон байгаа. Тэгээ одоо би гой юм хийгнэ өнөөдөр. Тийм ээ нэ? Мэдгүй л. Юу яа өдөөний хүчиг. Ягтаад байна. Найзынхаа флашаас бүрдсэн чинь. Одоо таротонд үзүүлнэ. Хөөе надад бүр хамгийн таалагдсан энэ тарот астрологийн хэсэг байсан. Би тэгээд дуртай хүн дээрээ дуртай хариултаа авсан. Амар жаргалтай л эндээс гарсан өтөш. Тэгээд энэ дотор олон сонирхолтой зүйлс байсан. Бясалгал, напийн зон, массаж гээл. Тэгэл би ерөөсөө өчигдөр хонох төлөвлөгөөгүй оройдоо буцчихна гэж бодож байгаад ингээд гонцон чинь жоохон шамирсан. Гэтэ бас дэжгүй. Тэгээд бас уцаа зэниглээд амжсан байна. Тарот үзүүлэх амар гоё юм. Би баг play time хамгийн гоё experience тарот үзүүлсэн юм байлаа. Энэ юм бантгийн асар дотор байгаа юм. Би 3 дүнгийн би яг loyal тарот гэх юм байна шүү дээ. Амар дуртай орой бол би сонсож үзсэн байхгүй. Бүр томцсон. Тэгээ амнаар нь уулзаад хурцаа. Яг миний хүсэж байгаа хариултыг хүссэн болохоор надад маш гоё тэр юм байна. Одоо өдрийн нэг 3 болж байгаа хаа. 2 дахь өдөр. Хүмүүс ингээ хоол идэж байна. Одоо тэгтээ яг амар гоёс болоогүй нөө. Амттай энэ айрган коктейл юм уу? Айрган коктейл юм уу? А доороо харин жоо хамтагдчих. Бантанга алтан карт. Уран бантаа авчирч өгч. Ёо чи хапгаас бинес баслаа 10 минут босч ирэхгүй шүү. Фестивалийн гэхдээ эхний өдөр угаасаа юм жигдрээгүй байд юм билээ. Тэгээ яг 2 дахь өдөр өглөө нь яг 90 тойрондоо танилцдаг гэсэн яг л тэгт юм билээ. Тэгээ би Роки асар сууж ингэж чийлэрсэн. Тэгээд энэ дотор бас хөрхөн хурган хөгжим яваад л. Шорон донд ингээд яалчгүй халтайгаад ах юм тий. Шороо болохоор л юм да. За наа тавсан. Блог хийх баах идэж уусан юм л. Өөр хөгжим сонсох гэж ирээд идэж уух гэж ирсэн. Дэлчтэй халуун дотноор ухтаа авъя. Энэ татар маралжангой болохоор main stage бол биш, энэ Coca-Cola-гийн тайзан дээр дуулсан. Тэгэл ах нар бол бүр яалтчгүй л амдаараа лаад юм байлээ. Тэгэд угаасаа таньдаг мэддэг хамтлаг дуучин ерөөсөй байхгүйсэн. Тэгэл одоо Монгол артистуудаа бараад бас аягүй гоё байсан. Хэсэгэн хугацаанд 4 дугаар дуулсан. Тэг нэр энэ ах миний багын краш байсан шүү дээ. Маралжангой бас гоё байсан шүү.
Spot-ийн дуу хөгжмийн хувьд Skytel-ийн Апугийнхан гэдэг арай гайгүйсэн. Тэгээ хөтөлбөрийг харж агаад UB comedy үзсэн. Энэ дундаас Barbie-гийн joke хамгийн гоё нээсэн. Тэгээд ихэнх гоё тоглолтууд нь хамгийн сүүлийн өдрөө буюу 3 дахь өдрөө болох байсан юм блэ. Би бол 2 өдөр л болсон. Гэхдээ яг ерөнхийдөө дүгнэж хэлэх юм бол фестивальд явах, найзуудтайгаа хамт бай, найзуудтайгаа цагийг одоо өнгөрүүлэх гэдэг нь л одоо хайлайт нь байсан. Түүнээс яг амт хөгжмийг мэдрэх тал дээр бол арай жоохон мэдрэмж багтаа байлаа. Тэгэхээр таньж мэдгүй хамтлаг их байсан учраас тэгээд дараа жил илүү туршлагатай үзнэ. Тэгээд фестивал юм чинь юм тайзнууд нь амар хоол. Тэгээд ийш тийшээ явсаар байгаа зутарс хийх, даарс хийх нэг тийм янзтай л бас байсан. Тэгтээ гоё байсан. Тэгээд эх жилийн Playtime-аар уулзцгаая.